Шинэлэн өдрийн мэнд төргөө үзэгчтэй бүр төвшний Ахаргал жоо хаалт байрлал бүтгэр өчтөй цагаар баяр хэлбэр сарахад хамтагаа үзэгчтэй баярлалаа. Маань зочны Заавал хуудас таахында баярлалаа. Хөтөлбөр зочны цагаар үргэлжлүүлж студидтэй бид төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтын газрын ахлах референт Алтан багны урьж оролцуулж байна. Тэгэхээр төрийн албаны ерхий шалгалтын бүртгэл өнгөрсөн 20-ны өдрөөс орон даяар ихэлсэн байгаа. За энэ хүрээндээ бас та бүхэнд магадгүй төрийн албанд орохоор сонирхож байгаа хүмүүс байвал илүү дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулах үүднээс студидтэй зочноо өрөөд гоёмаа урьдуул авсан баярлалаа. Сайн байна уу? Баярлалаа. Үзэгч олондоо энэ өдрийн мэндийг хүргэе. За 20-нд эхэлчихлээ. Одоо тэгэхээр магадгүй анх удаага ажилд орох гэх тэрэн төрийн албыг сонирхож байгаа хүмүүс нэлээд олон үзэж байгаа гэж би дотроо бодоод байгаа. Одоо ингээд бүртгэл эхэллээ гэхээр тухайн төрийн албанд орохыг сонирхож байгаа ямар ч мэрэгжил юм бэ, ямар ч салбар юм бэ? Хүмүүс одоо яг яана гэсэн үг танай процессыг мэднэ бас тайлбарлаад өгч. За төрийн албаны шалгалт маань дотроо төрийн албаны тусгай шалгалт, ерхий шалгалт гэдэг хоёр төрөлтэй байгаа. За ерхий шалгалтын бүртгэл маань 4 сарын 20-ны өдөр эхэлсэн байгаа. За ерхий шалгалтыг үйлрэл бүр зохион байгуулдаг. Хоёрдугаар үйлрлийн шалгалт маань эхлэн явж байна гэсэн. За ерхий шалгалтын зорилго маань ямар учиртай вэ гэхээр төрийн жихээ алба хаах хүсэлтэд иргэн за улс төрийн албаагч, төрүүлчлийн албаагчаас шалгалтыг зохион байгуулж авч төрийн жихээ албанд орох хүсэлтэд иргэдийн нөөцийг бүрдүүлдэг гэсэн. Тэгэхээр за шинэ төгсөж байгаа оюутнууд байж болно. За мөн төрүүлчлийн албан тушаалд ажиллаж байгаа албаагчд байж болно. За хувийн хвшилд ажиллаж байгаа албаагчд байж болно. Эдгээр маань төрийн жихээ албаагч болъё гэдэг өөртөө зорилго тавиад карьер хүний нөөцийн хөгжлөнд төлөвлөж байвал хамгийн ихний босго маань төрийн албаны ерхий шалгалт гэсэн. За энэ ерхий шалгалтын маань бүртгэл 4 сарын 20-ны өдөр эхлэн явж байна. 5 сарын 5-ны өдрийн өглөөний 9 цаг хүртэл цахим системээр бүртгэл явагдаж байгаа. За бүртгүүлэхийг хүсэж байгаа иргэдэд тодорхой шаардлагууд тавьж байгаа. Энэ бол тийм өндөр шаардлагууд биш. За Монгол улсын иргэн байх. За та дээд боловсролтой байх. За эрүүгийн хууль заасан авилга албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр яс сэтгүүлээгүй байх. Сэтгцэн өвчмөггүй байх. За мэдээж тэтгэл хөдлөх насанд хүрээгүй байх. За хуулийн дагуу цэргийн жихээ алба хаах үүрэг хүлээсэн бол цэргийн жихээ алба хаацсан байх гэдэг ерхий шаардлагууд тавьж байгаа гэсэн. Эдгээр шаардлагуудыг хангацсан Монгол улсын иргэн бол энэ шалгалтанд захимаар бүртгүүлэх эрх нээлттэй байгаа гэсэн. За ингээд би бүртгүү одоо чи над дээр байлаа чи би ингээд сонирхолтой байгээ бодъё. За би ингээд ямар ч ороод бүртгүүлчихлээ. Одоо тэгээ би яах ёстой юу хүлээх вэ? За бүртгэл маань тодорхой хугацаанд явж байгаа 5 сарын 5-ны өдөр хүртэл явагдана. За бүртгэл дууссаны дараа бүртгүүлсэн иргэдийн холбогдох материалуудыг шалгаж үзнэ гэсэн шалгалтын комисс ажлын хэсгүүд. За нөгөө тавигдсан бидний сая хөлдөг шаардлагууд биш. Тэр шаардлагуудыг хангаж яах нүггүй холбогдох баримтчүүд нь бүрэн байна уу гэдэг шаардлагуудыг шалгаж үзээд за 5 сарын 15-ны өдрийн өглөө хуваарч чана гэсэн. За энэ тухай зарууд маань төрийн албаны зөвлөлийн сайт руу ороод захим утас руу ороод ерхий шалгалтын зар гэдээ үзвэл дэлгэрэнгүй байж байгаа. За яагаад хуваар гаргаж байна вэ гэхээр одоо шалгалт маань бүрэн захим хэлбэр шилжчихсэн. 3 төвчний сорилын шалгалтууд авж байгаа. Бүх сорилын шалгалтууд маань захим хэлбэр шилжчихсэн. Энэ нь нөгөө танхимд суурьтай компьютер дээр онлайнаар өгж байгаа. Тэгэхээр эдгээр танхимуудад багтаамжаас шалтгаалаад тодорхой хувааруудыг гаргаж авч байгаа гэсэн. Тэгэхээр та өөрийнхөө 5 сарын 15-ны өглөө ажилд эхлэмэгц өөрийнхөө хуваарийг гаргаж байгаа. Хараад за би тэдэн сарын тэдний өдөр тэдэн цагт тийм байршилд шалгалт өгнө гэдээ хуваар харчихсан гэсэн. Тэгээд хуваар цагтаа явж очивол заасан байршил шалгалт өгнө л гэсэн. За шалгалтанд би бэлтмээр байна. Одоо чинь магадгүй дөнгөж одоо төгссөн хүүхэд бай л да. Ямар чиглэл за мэдээж тодорхой өөрийнхөө мэрэгжлийн юмнуудыг мэдж байгаа бах. Нэмэлтээр тийм ур чадвар ч гэдэг скиллүүдийг одоо сурсан байх хэрэгтэй гэдэг шалгалтанд яаж бэлтгэх хэрэгтэй. За энэ ерхий шалгалтын зорилго маань нөөц бүрдүүлэх зорилготой шалгалт. Тэгэхээр бүх хүнд ижил шаардлага тавьж байгаа гэсэн. Та төрийн жинхэнэ алба хаахын тулд ийм ерхий шаардлага, ийм ерхий мэдлэгтэй байх хэрэгтэй гэдэг ерхий мэдлэгийн шалгалтууд авч байгаа гэсэн. За шалгалт маань дотроо 3 бүрэлдэхүүн хэсэгтэй байгаа. Ерхий мэдлэгийн шалгалт. За 2 дахь шалгалт нь болохоор монгол хэл бичгийн чадрын шалгалт. За 3 дахь шалгалт маань болохоор дүн шинжилгээх чадвар буюу сэтгхүй чадамж шалгаж байгаа шалгалтаа гэсэн. За ерхий мэдлэгийн шалгалт маань дотроо агуулгын хувьд 3 бүрэлдэхүүн хэсгээс бүрэлж байгаа. Хууль эрх зүйн мэдлэг, Монгол орны түүх нийгэм эдийн засаг, соёлын талаарх мэдлэг, мэдээллийн технологийн мэдлэг ур чадвар. 40 асуулт байна. За 40 асуултыг та 40 минутанд хариулна. 24 буюу түүнээс дээш нь авбал тэнцэнгээ дараагийн шалгалтанд орно гэсэн.
За дараагийн шалгалт маань монгол хэл бичгийн чадварын шалгалт. За монгол хэл бичгийн чадвартай байх гэдэг шаардлагыг төр албаны тухай хууль заагаад өгсөн. Тэгэхээр энэ тусдаа бүртгэн шалгалт болж орж ирж байгаа. За мөн монгол хэлний тухай хууль заасны дагав монгол хэлний төр албаны шалгалтын тодорхой хувийг уламжлалт монгол бичиг нөө монгол бичгийн уурчин бичиг мэдлэг эзэмшнэ гэдэг. За 30 асуулт байгаа энэ шалгалт маань 20 кирилл уламжлалт хуучин бичиг. За 17-оор монгол бичгээр явж байгаа гэсэн. За энэ шалгалтаас мөн 60% босгоё 18 оноод аваад тэнцсэн бол дараагийн шалгалт үе дүнжлэгийн чадрын шалгалтанд орж байгаа. За энэ дээр логик сэтгэлгээ шалгах, сэтгэхүйн шатам шалгах, за нөхцөл байдал дүнжлэгийн чадрын шалгалтууд, асуултууд бүхий 30 асуулт байгаа. Мөн 18 он авч тэнцээд та тэнцэх боломжоо хангаслаа. За эдгээр шалгалтуудад хаанаас ямар их сурвалжаас бэлтгэх вэ гэвэл төр албаны зөвлөлөөс бэлтгэх боломжийг төрөл бүрээр хангаж өгч байгаа. За 3 төрлийн боломж байгаа. Цаасан ном хэвлээд гаргацсан байгаа. За энэ бол хууль зүйн үндсэн өөрчлөлтийн номын дэлгүүрт байж байна. За цаасан номоо мөн захим хэлбэрээр захим сүүлийн үед бол захим шилжилтэн нэлээд шилжээд захим хэлбэрээр унших боломжтойгоор төр албаны зөвлөлийн сайттай тавьчихсан. За ном унших төвхтэй байгаадаа би одоо ажлынхаа зав чөлөөгөөр мэдээж аппликейшн дээр бүглэе гэж үзвэл e-taz гэдэг гар утсны аппликейшн байж байгаа. Энэ бол ямар нэг үн төлбөргүй. За тэгэхээр ерөнхий шалгалтын маань бүхий л агуулга сорилууд яг энэ их сурвалжууд дээр бүрэн байж байгаа гэсэн. Тэгэхээр одоо яг энэ шалгалтуудад орой энэ ерөнхий шалгалтанд орой гэж зорж байгаа юм бол энэ их сурвалжуудаас уншаад үзэхэд бол бэлэн байж байгаа гэсэн. За тэгээд энэ гар утсны аппликейшнийг хэрхэн суулгах үе дээр заавар маань яг юун дээр сайтн дээр бүтгэл өгж байгаа захим утсан дээр байршиж байгаа гэсэн. За. За би ямар ч зүйл та бүхний энэ бэлдэж өгсөн материалуудыг бэлдэж байгаа шалгалтанд тэнцвчлээ. Одоо ерхий шалгалтанд тэнцвчлээ гэж ойлгоё. Тэгэхээр би одоо яг яаж хийх гэсэн нөөцөнд байна гэдгийг би юу гэж ойлгох ёстой. За та одоо ерхий шалгалтанд тэнцээд орчлоо. Одоо төрийн жилийн албаны нөөцөд бүртгэлтэй боллоо гэсэн. За энийг төр албаны зөвлөлийн хурлаар ороод тогтоол гараад албачуулчихж байгаа. 3 жилийн хугацаанд байж байна. За энэ нөөцөд бүртгэлтээс их лавлагаа мөн ийм Монголын захим системээс авах бүрэн боломжтой байгаа. За би 3 жилийн хугацаанд мөн төр албаны зөвлөлийн одоо тусгай шалгалт гэдэг шалгалтанд оролцож эрэхтэй болж байгаа гэсэн. Тусгай шалгалт маань гэхлээр одоо нөгөө төрийн жилийн албаны төрийн захиргааны албаны шалгалтыг сул оронтой нөхөж байгаа шалгалтууд гэсэн. За энэ зарыг хаанаас харах вэ гэхлээр мөн төрийн албаны зөвлөлийн сайт руу ороод сул оронтой нөхөх зар гэдэг цэс байгаа гэсэн. Та болохгүй Google-ээс хайгаад орчиж болно гэсэн. За сул оронтой нөх зар гээд тайгаад оронгууд тэн дээр зарлагцсан ажлын байрууд гэж байна гэсэн. За тэр ажлын байрууд дээр тавьж байгаа тусгай шаардлагууд байж байгаа гэсэн. За боловсрол, мэрэгжил, туршлагын тусгай шаардлага гэсэн. За тэгэхээр тэр туршлагын тусгай шаардлагуудыг хангаж байгаа албан тушаалууд дээр би өрсөлдөх хүсэлтэд явуулаад дахиад тусгай шалгалт өгнө гэсэн. Энэ төрлийн тусгай шалгалт маань ерхий шалгалтаас арай онцлогтой. Ерхий шалгалт маань болохоор нөөц бүрдүүлэх зорилготой юм бол одоо яг тухайн албан тушаал хэн хамгийн сайн тохирох ур чадвартай байна гэдгийг сонгож шалгаруулж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл нэг одоо жишээ нь оронтой гарлаа гэхэд магадгүй хэдэн ч хүн одоо сонирхоод энэ дээр өөрийгөө бүртгүүлж болно шүү дээ. Тэр дотор ахаад уралдаа явах гэдэг тийм үү? Тийм. Одоо ерөнхийдөө төрийн жинхэнэ алба дотор төрийн захиргааны алба маань нэг 21,000 орчим оронтой байгаа Монгол улсын хэмжээнд. За энэ 21,000 оронтойноос жилдээ нэг 25 орчим хөдөлгөөн үүсдэг гээд нэг 4-5,000 сул оронтой жилийн турш зарлаж байгаа гэсэн. За тэрний 21,000 маань дийлийнх нь буюу туслах дис түшмлүүд хамаарч байгаа. 15-6,000 орчим. Тэгэхээр тэн дээр ямар нэгэн туршлагын шаардлага тавигдахгүй зөвхөн дээд боловсролтой байх болоод тухайн салбарт шаардлагатай мэрэгжлийн шаардлага тавьж байгаа. Тэгэхээр одоо магадгүй Монгол улсад одоо дээд боловсролд эзэмшиж байгаа хуульч, эдийн засгийн нягтлан бодлогч нарын тоо олон байгаад байна гэдэг. Яг энэ зарчим маань нөгөө нөөцөд бүртгэж байгаа иргэдийн тоотоо муу уялдаа явж байгаа. Тэгэхээр нөөцөд бүртгэгдээ иргэдийн маань дийлэх хувь тэр салбарын мэрэгжлийн хүмүүс эзэлж байгаа. Тэгэхээр тэр салбарын мэрэгжил тавигдж байгаа орон тоон дээр илүү хөрсөлтөй явж байгаа гэсэн. Та магадгүй нарийн мэрэгжилд одоо газар зохион байгуулалт, мэдээллийн технологи чиглэлийн мэрэгжил эзэмшсэн нөөцөд бүртгэгдээ бол тэр чиглэлийн орон тоо зарлагдаад өрсөлдөөн бол харьцангуй цөөн хүний түвшинд явж байгаа гэсэн. За мөн өрсөлдөөнтэй холбоотойгоор ерөөхдөө байршлаас их хамаарч байна. За яам агентлаг гэх төрийн захиргааны төв байгууллагууд дээр бол зарлж байгаа сул орон тоон дээр бол гүйцэтгэх албан тушаал дээр бол нөхөлт бол нэлээд өндөр байгаа 75 орчим. За мөн өрсөлдөж байгаа оролцогчдын тооч өндөр байгаа. За эсэргээр анхан шатны нэг жуу сум, дүүрэг, хороод эдгээр дээр зарлагдж байгаа албан тушаалуудын тоонд бол
өөрчлөж байгаа өөрчлөгчдийн тоо харьцангуй цөөн байна. За бүр Монгол улсын алсын сум орон нутагт зарлагдж байгаа орон тоон дээр нийт зарлагдж орон тооны 30 орчим хувь нөхөгдөж байна гэсэн. Тэгэхээр тэнд одоо магадгүй нэг суманд 10 мэрэгчлэлтэн зарлагдлаа гэхэд зөвхөн 3 дээр хүн бүртгүүлээ шалгалт өгч байгаа гэсэн. Үлдсэн нэг дээр нь бол за шаардлага хангахгүй нэг хүн байлаа гэхэд үлдсэн 6 дээр нь бол ямар нэгэн хүн бол огт бүртгүүлэхгүй байгаа гэсэн. Тэгэхээр энэ нэг хот руу шилжих хөдөлгөөнтэй бас холбоотой байна гэж үзэж байгаа. За одоо ингээд мэдээж одоо нэг зарим салбарт боловсруучны илүүдэл дутагдал гэдэг ч одоо яг санийхтай гэж харагдаж байгаа гэж штэ. За би магадгүй нэг 2 3 төрсөлдөж байгаад би хамгийн өндөр оноог нь авчи. Одоо тэгээ би яах юм? Намайг ажилд авах хүсэх мэдэхгүй очиод ярилцлаганд орох гэдэг нэг дараагийн асуудлууд бас гарах баг. Тий. За та ингээд тусгай шалгалтанд оролцоо. За 3 хүнтэй өрсөлдлөө. За тусгай шалгалтын маань агуулгад товчон тайлбарлаад хэлэхэд 4 төрлийн сорилын шалгалт байгаа. Хууль эрх зүйн мэдлэг, дүн шинжилгээ хийх чадвар, асуудал шийдвэрлэх чадвар, Монголын ярианы болон бичгийн чадвар. За тэрний дараачаар удирдан зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах гэх илүү нөгөө нэг яг ажлын байран дээр гараад хүнээс шаарддаг ур чадвар, чадамжийг шалгаж байгаа тийм төрлийн шалгалтууд авагдана гэсэн. За эдгээрүүд маань 100 оноогоор үнэлэгдэнэ. За хамгийн дөр өрсөлдсөн хүмүүсээс хамгийн дөр нь аваад би нэр дэвшчлээ. Тухайн албан тушаалд нэр дэвших болцлоо хангацлаа гэсэн. За төрийн албаны зөвлөлөөс болоод салбар зөвлөлөөс таныг энэ албан тушаал дээр энэ хамгийн дөр нь авсан чадамжтай иргэнийг нэр дэвшүүлж яана гэдэг шийдвэрийг тухайн байгууллага төрүүлж байна гэсэн. Тухайн байгууллага таныг хууль заасан, журам заасан 30 хоногийн дотор тухайн албан тушаал томилох ёстой гэсэн. За томилохын өмнө мэдээж нөгөө авилттай тэмцэх газраас хувийн ашиг сонирхлын өртсөн мэдүүлгийг хянуулж, за мөн зарим тодорхой салбарын мэрэгжлүүдээр нэмэлт тодорхой хэмжээний лавлгаанууд авах шаардлагатай тэтгээрийг аваад зөрчилгөө тохиолдолд тухайн албан тушаал томилно гэсэн. Өөрөөр хэлбэл шалгалт нь хамгийн өндөр оноо аваад тэнцсэн та бүхний санал болгосон хүнийг тэр тухайн төрийн байгууллага бол ямар нэгэн татгалзах зөвлөгөөр авах ёстой юм байна тийм үү? Тий. За зарлагч албан тушаалууд маань 2 төрөл байгаа. Удирдах болоод гүйцэтгэх албан тушаалууд гэдэг. За гүйцэтгэх албан тушаалын хувьд бол санал болгосон хүнийг заавал авах хэрэгтэй гэсэн. За магадгүй нэг авилттай тэмцэлээр урьдчилан мэдүүлэг хянуулсан чинь ашиг сонирхлын зөрчил үүсвэр нөхцөл байдал тогтооглоог бол авахгүй байж болно. Бусад бүх тохиолдолд авна. За удирдах албан тушаал дээр бол нэг удаа татгалзаж болно гэж байгаа. Энэ мэдээж хууль заасан үндслээ. Хууль заасан үндслэл гэдэг бол тодорхой хуульчилсан байгаа. Түрүүний нөгөө ерхий шалгалт өгөх тавьж байгаа болцлууд дээр нэмэгдээд албан тушаалын тодорхойлж заасан тусгай шаардлагыг хангасан байх гэдэг хуулийн шаардлага байна. Энэ шаардлагуудыг мэдээж төрийн албаны зөвлөл болоод салбар зөвлөлөөс байгуулсан шалгалтын комисс ажлын хэсгүүд шалгаач шалгалтанд оруулж байгаа. Тэгэхээр яг татгалзажсэн тохиолдол бол барагтай байхгүй. За 25 онд нэг тохиолдол нэг байна хоёр тохиолдол тэр бол үндслүү байна манайх буцаага томил гэдэг шаардлагыг тавьж байгаа. За мөн тухайн албан тушаалтнуудыг томилж байгаа хэсгээр төрийн албаны зөвлөл тогтмол хяналт тавиа явж байгаа гэсэн. За ийм процесс явагдаж байхад одоо юу гэдэг нь төрлийн алба боллоо ч гэдэг юм ийм өгнүүд гараад байгаа үндсэн шал. Энэ сүл хэтрүүлэгтэй үг яваад байдаг юм уу? Үнэхээр тийм эсвэл одоо хамаатан садууд амар бэлдэж байгаа л бүүн нөрөө ингэж ороод ирж байгаа байхгүй л үү дээ. За энэ дээр одоо юуны нээлт өрсөлдөөн ингээд бид нэр дэд үтцийг бий болгочоод тийм нээлт өрсөл. Яг одоо энэ дээр өрсөлдөөн байхгүй байгаад байна ерөөсөө. Одоо яг энэ албан тушаал зарлагдлаа гингууд нэг юм хоёр л хүн өрсөлдөж байна. Тэгэхээр тэнд өрсөлдөөн байхгүй байгаад байна гэдэг бол за нөгөө нэг бэлдсэн мэдээж би одоо тэр ажлын байранд очие гэж зорилго тавьсан хүмүүс л ер нь бол их сурвалжууд тодорхой байна, мэдээлэл тодорхой байна, бэлтгэлээ хангаад очиж зөрсөлж байгаа болохоор өндөр авах магадлал харьцангуй өндөр байгаа. Тэгэхээр ер нь бол одоо нийт ард иргэдэж уриалахад бол яг одоо ингээд төрийн албаны зөвлөлөөс бол ингээд дид үтээс болоод ил тод байдлыг бол бүрэн хангаж чадлаа. Тэгэхээр та бүхэн одоо энэ ерхий шалгалтанд оролцооч. Одоо яг ингээд зарлагч орон тоонуудад ил тод нээлттэй шударгаар явах боломжийг бол бүрэн бүрдүүлчихэд байна. Тэгэхээр бол энд бол одоо сая хэлжэнтэй төрлийн алба болж байгаа. Тэнд одоо магадгүй энэ одоо хууль бус томилгоотой холбоотой байгаад байна. Энтэй мөн төрийн албаны зөвлөл болоод энэ шинжилэн найруулсан төрийн албаны тухай хуульд төр зөрчилсөн хохирол гээд нэхэмжлээд тодорхой хууль тогтоомжийн кейсүүд хэрэгжиж байгаа ч гэсэн энийг бууруулж чадчихлаа. 23 онд одоо хууль бус томилгоо 6% байсан бол нийт төрийн албанд за энийг 5 болтол бууруулаа 3.5 болтол бууруулаа явж байна. За энэ буурахгүй байгаад нэг иргэнийг хууль бусаар тэр албан тушаал дээр томилчдаг. За төрийн албаны зөвлөлөөс одоо наад чи хууль бусаа нэгэ чөлөө гэдэг мэдээллийг хүргүүлждэг. Тэр хооронд магадгүй ингээд сонгогч сурвалт явуулахлаар энэ нөгөө нэг
хууль бусаар томилсон үнэ жинхлэх гэж байна гэдэг ойлголт нийтээрээ төрчөөд байгаа. Тэгэхээр энэний эсрэг одоо нийт иргэдийн маань уриалахад бол энд одоо хэн болгон өрсөлдөх оролцох хэрэг нээлттэй юм чинь энд одоо оролцож өрсөлдөөч л гэж хэлмээр. Тэгвэл одоо яг энэ төрийн алба болоо гэдэг нийтийн шүүмжээс бол холдох боломж байгаа юм тийм. Одоо ингээд бүр зөвлөлгээ байгаад ийм том дэд бүтц байгуулад ингээд олон хүний бүтцээр ажиллаад ахиц бол гарч байгаа юм байна. Өөрөөр төрийн алба магадгүй яамны сайд агентлагийн дарга өөр аргаар ажилтан авах боломж өнөөдөр хуулиараа юу ямар хөө байдаг юм зохицуулт нь. За яг яам агентлагийн хувьд болохоор төрийн захиргааны байгууллагууд байгаа. За дийлэх орон тоонууд бол мэдээж төрийн захиргааны алба байгаа. Тэгэхээр эдгээр дээр бол төрийн албан тухай хууль заасны дагуу танайд сул оронтой гарсан бол 21 хоногийн дотор заавал төрийн албаны зөвлөлд мэдэгдээд сонгуульд оруулах захиалгыг эрүүл гэж байгаа. Тэгэхээр амьдрал дээр яаж яах вэ гэхээр албан ажлын зайлшгүй шаардлагаар гээд хин нэг төр томилчод байгаа. За энэтэй мөн системээр бид нэр одоо төрийн албаны зөвлөлдөр хүний нөөц удирдлагын мэдээллийн тогтолцоог захим систем хэрэгжиж байдаг. Тэр системээр одоо яг тэр сул гарч байгаа орон тоонуудыг одоо барьж байгаа шууд зарлах тийм судалгаануудыг хийгээд системүүдийг бас хөгжүүлж явж байна. За яг энэ сонгон шалгаруулалтаар заавал нөхөхөөр хуульчилсан байгаа төрийн албан тухай хууль гэсэн. Төрийн захиргааны алба. За магадгүй яам агентлаг орон нутгийн байгууллагуудад төрийн үйлчлэгийн албан тушаал байдаг. Одоо төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг явуулахад тусал дэмжих зорилготой. За тэр үйлчлэгийн албан тушаалууд дээр ямар нэгэн шалгалтгүйгээр шууд томилох бүрэн боломжтой гэсэн. Тэр тухайн байгууллага удирдах байгаа нь өөрөө шууд дамжиж. За одоо ингээд сайн хэлж чинь ерөөхдөө бол өнөөдөр яг төрийн албаа шийдэж явж байгаа юм. Одоо нэг заримдаа янз бүрийн тоо улс төрчид чи ярих юм би ч одоо зарим нь аль нь үнэнийж мэдэх болчиход байгаа. Тийм төрийн алба бол одоо мэдээллийн их сурвалжаас шалтгаалаад явж байгаа гэсэн. Одоо аль мэдээллийн их сурвалжаас төрийн албаа агчдын тоог зарлж яах вэ гэдэг. За яг төрийн албаны зөвлөл бол хуулиараа төрийн албаа агчдын тоо мэдээллийг бол бүрэн хөтлөх үндсэн үүрэгтэй байгаа. За тэгэхээр хамгийн бодит их сурвалжийн танах бол дарах нь байна. Тийм. За тэгээд за би танд 2025 оны тоог харж өгье. За 20 За нэг 210 гаруй мянган төрлийн албаагч байж байгаа гэсэн. За. Тэгэхээр эдгээрийн маань төрийн жихэн албан нь болохоор төрийн захиргааны албан нь болохоор 20 мянга. Төрийн тусгай албан тушаал нь бол нэг 49 мянга байгаа. Тэгэхээр нэг 70 мянган албан тушаал дээр л шалгалт хамааралтай гэсэн. Одоо яг тавхны бүртгээд байгаа шалгалт энэ 70 мянга дээр хамааралтай. Нөгөө одоо энэ 20 мянга 49 мянгатын одоо дөр бол хамааралгүй. Тийм. Тэгэхээр чи нэг 70 мянгаыг 210 мянгаас гэсэн нэг 140-с 150 мянган албан тушаал бол ерөөхдөө төр үйлчлэгийн албан тушаал гэсэн. Багш эмчнэр одоо цэцэрлэг сургууль соёлын хүмүүсийг тэдгээрийн маань төр үйлчлэгийн байгууллагын төсвийн шууд захирагч нар нь төрийн албаны зөвлөлд сонгогчдуулалтаар дамжиж орох ёстой. Бусад үйлчлэгийн албан тушаалууд дээр бол тухайн байгууллагын томилхын албан тушаалт бол шууд томилох бүрэн боломжтой байгаа гэсэн. За энэ тал дээр жилдээ одоо оронтой сул оронтой гарна гэдэг шиг нь хэр хэмжээний одоо өнгөрсөн жилүүдээ ингээд ажиглаж хахад хэр хэмжээний хөдөлгөөн ороод хэдэн оронтой юм жилдээ ингээд нөхөгдөд явах шиг байна. За 49 мянга төрийн тусгай албан тушаалын 49 мянга оронтой. Энэ дээр бол бодлогоор нөгөө бэлдэж байгаа сургуулиуд байгаа дотоод төрийн сургууль батлаа. Тэдгээрээс бол шууд боловсруулагчны томилоо явуулчихж байгаа. Нээлттэй одоо иргэдээс энгийн сургууль төгсгчнээс авч байгаа тохиолдол цөөн байгаа. Төрийн албаны зөвлөлөөс бол яг энэ 21 мянган төрийн захиргааны албан агчдынхаа сул оронтойг нөхөх сонгуульд оруулалтыг бол зохион байгуулалт явж байгаа гэсэн. Энэ дээрээс харахаар бол ерөөхдөө 2024 оны тоогоор бол нэг 6000 орчим сул оронтойг нөхөх сонгуульд оруулалтыг зохион байгуулсан бол 25 онд энэ тоо буураад нэг 5000 орчмыг зохион байгуулалт явж байгаа гэсэн. За энэ бууралт нь маань болохоор нөгөө 9% томогтгол лидертэй холбоотойгоор томилгооны тоог цөөрүүлж байгаа. За мөн төрийн албаагчийн тоо маань болохоор нийт тоо маань болохоор 213661 болоод түрүү жилийнхээс 6% буурчихсан байна. Зүгээр 90-ад оны одоо нэг ардчлалын шилжилтийн үе гэхэд чинь хүмүүс бүгдээрээ ганц манзаг гэж ийж төрөл ажиллахан олдохгүй тийм учраас бид нар тодорхой хэмжээний урамшуулгад бодлогод яригддаг өнгөрсөн хугацааны. Одоо ер нь төрийн албыг сонирхож байгаа хүмүүс ер нь хэр байна. Одоо чинь юу гэдгийг цэргийн албаас хүн төрийн алба хаанач гэдэг юм уу энэ тодорхой хэмжээс нэг хөшүүрэг цэргийн алба халахтлаас бол байгаа юм шиг байна. Ер нь ингээд ханах юм бол төрийн алба руу орё гэсэн тэнд мэдээж яг үн шударга ажлыг сүүн байгаа өөр зорилгоор орж байгаа хүмүүс байдгал байх ялангуяа удирдах
дээш албан тушаалууд руу ингээд харахаар ер нь ямар дүр зураг харагддаг юм бэ? За 2024 онд 4 удаа төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулсан. За энэ мэдээж төрийн алба хаах хүсэлтээр иргэдээс авч байгаа шалгалт. За энэ шалгалтанд бол 13,146 иргэн орсон байт юм байна. За 2025 онд зохион байгуулсан 4 удаагийн шалгалтанд 11,029 гэдэг тоо жоохон буурж эхэлж байна гэсэн үг. За түрүүн би хэлсэндээ алдсан сум орон нутагт оронтой огт нөхөхгүй байгаа даа 30 орчим хувь л нөхөдөд байна гэдэг. 10 орон тоон дээр 3 л ерөөсөө ирж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр сум алдсан сум орон нутагт одоо иргэдэг очиж ажиллуулах хөшүүр одоо нийгмийн бодлогыг хангах зорилгоор орон нутгийн нэмэгдлүүд гэдэг нэмэгдлийг өгж эхэлж байгаа. За улсын төсвөөс 20%, орон нутгийн төсвөөс 20% гэдэг. За мөн 20 орон нутаг боломжтой одоо уулуурхаа эрхэлдэг одоо татвар идэр авдаг өөрөөсөө боломжтой гэж үл тэрийг 80 хүртэл нэмэх боломжтой байна. Ингээхээр одоо магадгүй нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад хотод ажиллаж байгаа албаа агчаас суманд ажиллаж байгаа албаа агч бол илүү өндөр цалин авах боломжтой байгаа. Яг энэ хөшүүргийг хэрэгжүүлж байгаа ч гэсэн яг одоо алдсан сум орон нутагт ажиллах одоо иргэдийн тийм сонирхлыг татахгүй байна л гэж үзээд байна. Ер нь үл яг тийшээс сонирхолтой хүмүүс яг энэ хөшүүрийг тавигдаад ч нэмэгдэхгүй байна гэж ойлгоо. Тий. За. Зүгээр нэг юм байгаа даа. Одоо чинь өнгөрсөн онд ухаан зандан шатар ерөөсөө 9-оор тав гэж явуулсан. За энэ дээр тоо ингэж мэдээж харагдаж байгаа байх. Зүгээр яалчгүй Монгол улсын хүн амын тоо нэмэгдэж байна. Үүнийг дагаа сургууль цэцэрлэг одоо төрийн үйлчлэгээний ийм бааз суурь нэмэгдэх ёстой гэдэг. Энэ магадгүй шалтгаан байх. Зүгээр өөр улс төр талаасаа нөлөөллүүд одоо нэг төрлийн албамал гэдэг шиг зүйл үнэхээр та бүгд ажиглагддаггүй юм. Зүгээр би тоо асууж байгаа шүү. Тоон дээр та ингэж. Одоо ерөөхдөө та хэлж байна те хүн амын тоо өсөж байгаа, тогтмол өсөж байгаа. Монгол улсын иргэдийн хүн амын тоо. За энэ иргэдэд үйлчлэх, суурь үйлчлэг хүргэх, эрүүл мэнд, боловсрол, эдгээртэй холбоотойгоор шинэ сургууль цэцэрлэг баригдах. За одоо нийслэлийн хүрээнд сургууль цэцэрлэгийн тоо одоо ч гэсэн хүртээмж бага байна гэж байгаа. Тэгэхээр цаашдаа ч гэсэн одоо сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага байгаа гэж нутгийн нийслэлийн удирдлууд үзэж байгаа. Тэгэхээр яг энэтэй холбоотойгоор тэр байгууллагуудад ажиллах төрүүлчгийн албаа агчдын тоо бол нэмэгдэж таарна. За юунаас за Монгол улсын ерөнхий сайд бол мэдэгдсэн байгаа. За мөн сая учрал ерөнхий сайд болоод бас төрийн байгууллагуудын чиг үүргүүдийг дахин шинжилгээ хийя. Энэ чиг үүргүүдийг ер нь хурдлын арилгая гэдэг тэр чиг үүргийн шинжилгээ яг одоо улсын хэмжээнд хийгээ явж байна. За энэ дээр болохоор яг ерөнхий одоо байгууллагын хэв үйл ажиллагааг хангахад зориулагдсан одоо хуульч, за нягтлан бодогч, за олон нийтэд харилцах албан тушаалтын энэ чиг үүргүүдийг хэрэгжүүлж байгаа албан хаагчдын тоог бол 20%-аас хэтрүүлэхгүй байя гэдэг чиглэл барьж байгаа. Одоо энэ харьцаа бол алдагдчихжээ. Зарим байгууллагуудаар бүр 40-50% байгаа тийм. Энийг 20% хүртэл буулгая. Тэгэхээр эдгээр чиг үүргийн шинжилгээнүүд хийгээд ирэхлээр одоо яг одоо энэ чиглэлийн орон тоонууд хасагдаад илүү нөгөө бодлогын болоод чиг үүргийн албан тушаалуудын оронтой нэмэгдээ явах тийм төсөөлөлттэй байгаа гэсэн. За залуусын хувьд одоо Gen Z гэдэг нэг юм бүр тусдаа нэг юм үе гарч байна. Энэ залуусын одоо чинь хөдөлмөрийн зах зээлтэй гарч эхлэв шүү дээ. Ерөнхийдөө бол ингээд харахаар төрийн албыг сонирхож байгаа байдал нь хэр ажиглагдаж байна. За яг ингээд ерөнхий шалгалт өгж байгаа хүмүүсийг бид нэр ингээд насны бүлгээр нь ангилж үтсэн. За яг төрийн албыг хэд орчим насны хүмүүс сонирхоод байна гэх. За ингээд насны бүлгээр сонирхоод үзэхлээр 50-аас дээш хувь нь нэг 30 хүртэл насны хүмүүс байгаа. 50-аас дээш нөөц бүртгэж байгаа иргэдээ. Одоо тэгэхээр яг дөнгөж төгссөн болоод 25 хүртэлх насны болоод 25-аас 30 хүртэлх насны ч юм. Тэгэхээр 30-аас доош насны иргэд бол ер нь бол төрийн албыг сонирхол одоо ч гэсэн өндөр байсаар нь л гэж үзэж байгаа. Энэ төр ч нөө зэм чи одоо орж байгаа. Бүгд ороод ичээс. 50% баг үндсэндээ тал юм ба шүү дээ. Generation Z гэдэг нөгөө насны онцлог төрсөн одоо нийгмийн эдийн засгийн байдлаас нэг өөрчлөлт тугаачаад байгаа. Тэдгээр маань аль эрт хөдөлмөрийн зах зээлд гараад эхэлсэн. Тэдгээр маань одоо хамгийн ахмад настай гэх юм аа энэ дэр настай 30 нас хүрсэн байгаа. Тэгэхээр аль үжээ хөдөлмөрийн зах зээл дээр 22 дэх төгслөг 5 6 7 8 жил ажилласан байгаа гэсэн. Тэгэхээр ямар ч зүйл тэдний хувьд бол төрийн албанд ажиллах сонирхол тодорхой хэмжээнд байна л гэж ойлгох юм байна. За баярлалаа үзэгчдээ өнгөрсөн 21 өдрөөс эхлээд төрийн албаны ерхий шалгалтыг бүртгэл эхэлчихсэн байгаа. 5 сарын 5-ны өглөөний 9 цагт хаагдах юм байна. За тэгээд бас яг анхудаа магадгүй энэ бүртгүүлж байгаа дүнгийн сургуулиуд төгссөн залуусан маань бас битээр ярилцлагаас илүү тодорхой мэдээллүүдийг авсан бахаа гэж бодож байна. Тэгээд өргөдөл авсан баярлалаа. За баярлалаа. Та бүхэн ажилд амжилт хүсье. За баярлалаа.
байгаа үзэгчдээ баярлалаа. Манай